байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Амлсан ёсороо охтой яриа булангаа хийж байна. За тэгээ би яг энэ охтой яриа хийх гээд бичээ сууж байгаа. Тэгээ ер нь ингээ нэлийн амархан гэж бодсон ч гэсэн жоохон хэцүү сэдв байт юм байна. Тэгвэл яг өөрийнхөө туршлагыг өөрийнхөө талаар ярих гээд байгаа учраас өнөөдрийн маань сэдв болохоор glow up хийхэд маань тусалсан 5 алхам гэдэг сэдвтэй. Тэгээ хүмүүс над руу ингээд glow up хийх тэгээ арьсын арчилгаа жин хасах, өөрчн хосын харилцаа, бэлгийн божилт, жирэмслэлтийн өмнөх үе юм уу гээл тиймэрхүү сэдвүүдээр яриад өгөөч гэж бичсэн байсан. За миний хувьд би ингээд 10 жилдээ тийм хөөрхөн тийм гоё битэмтэй охин байгаагүй зүгээр юм туранхай. Тэгэл одоо байдаг л нэг охин байсан. Тэгээд одоо ч гэсэн нэг байдаг л нэг эмэгтэй болчоо л л да. Тэгтээ яг одоо миний байгаа хувилбар маань өмнөх хувилбаруудаас маань хамаагүй дээр. Тэг ингээд өөрийнхөө хэмжээнд л би glow up хийчээд хамгийн best хувилбар дээр очичоод байгаа маань энэ бүлгөө. Мэдээж glow up гэдэг нь гадна төрхөөрөө ч гэсэн дотоод одоо сэтгэл зүгээрээ ч гэсэн ингээ баг зэргийн дээшилж өөрчлөлтийг хилээд байгаа. Тэгээ хэдүүлээ сэтгэл зүрэг орохоос өмнө гадна төрхийн талаар ярилцъя. Миний хувьд ингээ гадна төрхөндөө арьс арчилгаа болон одоо мейкаптай анхаарахаас гадна яг жинхнээсээ хэд хэдэн өөрчлөлтөө хийсэн байдаг. Тэдний нэг нь болохоор шүдний аппарат зөөсөн. Миний шүд өмнө нь Queen хамтлагийн дуучин Freddie Mercury гэдэг дуучин байдаг гэсэн чинь тийм амар урагшаа 4-5 шүд илүү. Яг тийм заяа бүр ингээд амар орсгоо шүдтэй байсан. Тэгээ би дээд талаасаа 4-5 шүд ахуулж ээж миний шүд одоо энгийн хөлбөртөө орсон. Тэгээ нөгөө нэг миний гавлаас айгуу жижигхэн тэнгүүтээ шүднүүд маань том ингээд бүгдээр урагшаа төрж ургацсан. Тэгээ би яг 10 жилээ төгсгийн өмнө шүдний аппарат хийлгээд тэгээд айгуу өөртөө ихтэй инээж чаддаг болсон. За тэрнээс гадна би 10 жил тахта давхраагүй байсан. Тэгээ том болох. Уг нь ингээд 10 жил тахад хоёр нүд маань хоёулаа давхраагүй ингээд зүгээр байдаг байсан. Тэгээ томроод ирсэн чинь нэг нүд маань давхраа ороод ийм харагдаг болоод зурган дээр ч ийм гардаг болоод. Тэгээ ер нь за давхраа хийлгий даа гэж бодож явж исэн чинь ашгүй 4-р курс таахад утсан давхраа гэж юм гарч ирээд тэгээд утсан давхраа хийлгэжсэн. Миний хувьд зөөх маань ингээд айгуу тийм нэмгэн тэгээ нэг нууд маань ингээд давхраа тэгээ нэг нууд маань юм давхраагүй байсан. Гэхээр угаасаа нэмгэн цогтой байсан маз. Тэгээ тийм байсан болохоор шууд утсан давхраа хийлгээд тэгээ одоо ингээд ийм адилхан нүдтэй болсон. Тэгээ би ерөөсөө давхраа хийлгэсэндээ огт харамсдаггүй. Тухайн үед ингээд манай хамаатнуудаас эхлүүлээ лээж тэгээ ингээд найз залуу өнтрээс ахуулаад яах юм бэ? Одоо байгаа чи хөөрхөн, одоо ингээ байгаа чинь айгүй хөөрхөн гэл зөндөө тийм үг сонсч байсан. Гэтэл би яг өөрөө хиймээр санагдаад тэрийг хийлгчүүл сэтгэл санаа амрах гээд байгаа юм шиг санагдаад тэгэл за угаасаа миний л царай, миний шийдвэр гэж бодоол тэгэл шууд давхраа хийлгэжсэн. За тэгээд иймэрхүү жижиг сажиг мессежлбруудаас гадна би ботокс ийм жавжны булчингийн ботокс болон уруулын филлер гэл тиймэрхүү юмнууд хийлгэжсэн. Тэгээ яг тэр чинь 6 сар болоод гарчдаг. Тэгээ энүүгээрээ би юу хэлэх гээд байгаа гэхээр одоо үнэхээр хийлгэж үзмээр юм байгаа болвол тэгээ ялангуяа ботокс ч юм уу уруулын филлер ч юм уу тиймэрхүү юм чинь нэг хийлгээд үдцсэн бахад нэг амар сүрхий алдах юм байхгүй. Тэгээ байнга хийлгээд байвал юу юм гэхээс биш. Тийм болохоор таад маань өөртөө ихтэйгээр те одоо эргэн тойрныхоо хүмүүсийн ятгалахыг сонсохгүйгээр зүгээр ингээд гоё хийлгээд үзмээр байгаа юм аа үзэж байгаарэ. Тэгээд айгуу тийм гоё байдгийн шүү. За тэгээд дараа нь болохоор би одоо л ингэж нүрээ айтайхан будад сурчаад байгаа болохоос ш өмнө нь бол нүрээ нэг тийм амар айтайхан будадгүй байсан. Ерөөсөө нэг тийм болж өгдөг байсан гэх юм уу. Одоо ингээд хамгийн болж өгсөн хувилбар дээр байгаад байгаа нь энэ. Тэгээд яг энэ мейкапыг хийхэд тусалсан хит хитэн типүүдээ хуваалцъя. За миний хувьд ингээд хөмсгөө босгодог. Тэгээ миний хөмсөг ингээд айгу урт хар одоо нэг өвгөн хөмсөг гэж яддаг шүү дээ. Яг тийм байхгүй. Тэгээд тэр хөмсгнүүдээ ингээд босгочоор айгу тийм нүүр сэргэг харагдаж эхэлдэг. Миний царай ер нь бол унтаа. Тэгээ би унтаа болохоор ингээд хөмсөг босгоод сормоос зүүжээж ингээд сэргэг харагддаг гэсэн. За тэгээд дараагийн маань ингээд нүдээ айгу гой харагдуулж сурсан нэг юм маань хэм бол доотлоо будах нүднийхаа яг энэ цүлхнээ будах цүлхэн гэж ярьдэн штэ. Тийм цүлхэнтэй болчхоор нүд ингээд юм аюу тийм хөөрхөн харагдд юм билээ. Одоо юм цүлхнээ будахгүй болонгууд ийм шалдан харагддаг. Тэг цүлхэнтэй болчхоор нэг юм арай өөр тийм одоо утга учиртай харцтай болдог гэх юм уу. Тийм болохоор ингээд би нүдний дугаархаа ер нь бол нилийн флашаараа бол ер нь нилийн ингээд улаалцгаа будчихдаг. Тэгжээж камер дээр ингэж харагдаж байгаа. Тэг яг ингээд амдаар харах юм бол ер нь жоохон тод буддаг гэсэн. Тэгээ тэгжээж зурган дээр гоё гардаг. Тэгэхгүй бол хүмүүс чинь амар ингээл баг будаг тавьсан үгүй нь мэддэхгүй юм хийчихэл за будчихлаа. За болчлоо. Айгүй хиймэл харагдах гэдэг ингээл тэгдэг штэ. Нөө манайхаа амар гоё тод будчихэж та ингээд зурган дээр
яг тэр хүсэж байгаа шигээ будалдаа гаргаж чадна гэсэн үг. За тэгээд дараа нь миний мейкапыг левел ахиулахад тусалсан нэг юм хэм бол уруулаа хүрээлж сурсан. Би өмнө нь ингээд нөгөө уруулын филлер хийлгэжсэн гэж хэлсэн шүү дээ. Тэр чинь ингээд миний уруул нэг л мейкап хийсний дараа уруул маань ингээд орхигдчоод ерөөсөө гоё харагдаж өгдөггүйсэн байхгүй юу. Хичнээн ингээд глостоод тинтэд ерөөсөө тийм гоё харагддаггүй. Тэгээ би ингээд нөгөө нэг солонгосын мейкап байдаг шүү дээ. Ингээд доторхоо нь ингэж буддаг. Тэрийг хийсэн ч гэсэн миний урууланд ерөөсөө зөгтөггүй, миний царайнд зөгтөггүй байсан. Тэгэл би ингээл уруулынхаа учрыг олохгүй хахаар хүний царай чи ингээл тэр чигтэл нэг тийм ядарсан зом бишиг альсгүй мейкап хичнээн ингээ гоё контур тавьсан ч гэсэн нэг тийм халтарагдаад идэг уруул мухаа болохоор тэгэл нэг удаа найзынхаа ингээл уруул хүрээлгчээр хүрээлээд үсэн чинь дэжгүй юм шиг харагдаад тэгэл манай найзад амар гоё зөгч гэл тэгэл амар урам ороод ер нь ингээд уруулаа хүрээлж явах айгу зүгээр юм байна. Надад ингээд юм боронгийн бүдэг боронгийн уруул хүрээлгч илүү зөхөх юм байна гэд тэгээд уруулаа хүрээлж эхлээд тэгээ одоо ингээд арай нэг юм айтайхан царайтай харагдаад байгаа байхгүй юу. За уруул хүрээлээс гадна наадаг сормоос ашигладаг болсон. Би амар сормоос хийлэгдсэн байхгүй бүр оюутан байхаас эхлүүлээл амар хүнд сормоос хийлэгдсэн. Тэгээд сүүлдээ нөгөө нэг сормоостой яваад ахаар нүд өвдөөд тэг ингээм дараа нь нүрээ угаахад амар лет эдэн штэ тийм сормоос хийлэгчгээр. Тэгээ ер нь бол тиймэрхүү юмнуудаас залхаад ер нь бол нэг тийм сормоос байнгын ингээл унтахтаач те одоо сэрэгтэйж сормоостой сэрхээс залхаад ер нь сормоос зүүчдэг болсон. Тэгээ нөгөө нэг 5 ширхээр ингэж зүүдэг юм сормоос эдэг штэ. Яг тэрийг зүүдэг. Тэгээ миний одоо энэ зүүцэн байгаа сормоос маань надад хитрхи хүнддээд би ингээд байгаа шүү. Тэгээ би ингээд амар уурт хитрхи өтгөн сормоос авсан мөлий. Тэнгүүд ингээд доошоо дарагдаад би ингээд дээшлэхгүй болохгүй байгаа даа. Тэрнээс айгуу тийм хөнгөн гоё ийм шингэн гоё сормооснууд зөндөө байдаг. Тэгээ тиймэрхүү сормоос зөөвөл тэгэл тэр чинь аюугаа амар заяа. Өдөр нь ингээл зүгчэл оройн мейкаптайгаа шууд аваад нүрээ угаагаал болоо. Тэгэл болоо. Аюу амар. Тэг ингээ заавал гэртээ ингээ сормоос моростай байхыг хүсдэггүй. Тим хүмүүс маань яг тэр наадаг сормоосыг туршаад үзээрэй. За тэгээ гаднах төрхөнд маань тусалсан нэг юм хэм бол мэдээж эрүүл үстэй байх аюу чухал манайхаа. Миний үс ингээд аюу дэжгүй харагдж байгаа ч гэсэн яг үнэндээ амар гэмтэлтэй заяа. Би ингээд мангар олуудаа цайруулаад тэг бүр хийм хийлгээд би бүр хаварст амар өддөг байсан за. Манай найзууд бүр чи болооч ямар амар мөнгөтэй ингээл. Тэг би ингээд ерөөсөө тэр хэдийн ингээд зөвлөгөөг дараа нь би тэрэндээ харамснаа гэдгийг мэдсээрэж би өөрөө зогсоож чадахгүй яваал хиймэлгээл үсээрээ тоглуулчаал маргааш найзуудаа би ингэчлээ гэж хүрээд ирдэг гэсэн зайвар мангар ёо. Тэр видео бодохоор ч гэх шиг. Тэгээ одоо ингээд ер нь жоохон хаваршгаа болцсон. Тэ настих юм юу юм гэдэггүй. Хэрэв бай ингээд яг тухайн үе шиг хаваршдаг байсан бол одоо ингээд үсмэсээ тайруулдаг ч юм ямар нэгэн байдлаар нэг тиймэрхүү болгоцсон байх байсан бах. Гэхдээ хаваршаагүй яг жил болж байна. Ганцхан жил болж байна. Түрүү жил би хаваршихтаа яасан гэж уртлынхаа ус ингээд шар болгосон. Жэни шиг. Тэгээ миний уртлын ус одоо ингээд амар гэмтэлтэй. Тэгээ би яаж одоо тэр амар их цайралттай хиймтэй үсээ ингэж гайгүй болгосон мэг гэхээр кератин хийлгээд айгүй олон удаа кератин хийлгсэн 2 сарын зайтай. Тэрнээс гадна ингээ байнгын одоо үнэтэй шампунуудаар үнэтэй ангижруулагчаар угаах болдог. Тэгээ ер нь бол ингээл үсээрээ тоглуулчаар үсний арчилгааны мөнгө төгрөг гэж ер нь амар явдаг заяа. Би жишээлбэл зүгээр ивэр үстэй байхдаа хизээж хаагтдаггүй, хизээж миний үс ийм амар арцгар сагцгар ийм байдгүй байсан. Тэгэл зүгээр ингээ бараг захын нэг ямар ч хамаагүй шампунаар угаахад ингээл гой намраал явж байдаг гэсэн заяа. Тэгэл тийм амар гимтээж, тийм амар юм хийлгэснээ дараа үсэндээ бүр ингээд үнэтэй айгүйх серум тэгэл нөгөө халуунаас хамгаалагч ингээл тэгээ тоос үзүүрийн тоос моос нэг тиймэрхүү баахан юм хэрэглэх шаардлагатай болсон. Тэгэл ер нь ингээл үс арчилгаанд бас айгүйх мөнгө төгрөг яваад эхэлсэн. Тийм болохоор манайхаа үсээрээ тоглохоос өмнө амар сайн бодоорой. Дараа нь тэр чинь лайл олон нэр амлий. Одоо хаваршаад үсэндээ хийм хийлгэж байгаа бол бодоорой. Би дараа нь сард 100,000-аас 200,000 төгрөгөөр үсэндээ ингээ кератин хийлгээд тэг ингээд айтаахан сам тоос одоо тэр синс минс хэрэглэхтэй хүртэл ингээл халуунаас хамгаалагч байнгын түрхэж авахгүй болохгүй тэр чинь нэг ингээл халуунд гимтчих юм бол тэр хиймтэй өсч пак гээл арзаагаал яг хогийн шүр болно. Тэгэл бараг ингээ шүршүүрээ солиол нэг юм pH баланстай ус мусаар үсээ угаах хэмжээний хүртэл тэгж амар гимтэж тэр хүртэл явдаг байхгүй үсний гимтэл чинь тийм болохоор та хэд маань тэг үсээрээ оролцохоос өмнө айгуу зэн бодоорой. Тэг би яаж ингэж гайгүй ороосон мэг гэхээр хүүхдийнхаа ингээд тэркогоор ороочтیں۔ Амьсаар орно гэж яддаг штэ яг тэрэн шиг ороогоол явдаг гэсэн.
Одоо яг гэхэд үсээ зүг зүгээрээс үсээрээ тоглосон хүн ингээл явж хахаас өөр. За ингээд үснийхээ асуудлыг орхий. Тэгээ дараа нь одоо миний аураг унгаадаг байсан нэг юм гэх юм бол би ерөөсө хувцлалтанд анхаардаггүй байсан. Ерөөсө хувцлалтанд анхаардаггүй зэ. Зүгээр ингээд амар хайнга өмсдөг байсан гэх юм уу. Тэгээ одоо л ингээд сүүлийн үед ингээл өөрийнхөө өнгийг олно молно ингээл гой юм гараад ирсэн болохоос ш яг намайг оюутан байхад ч юм уу тиймэрхүү гой юм байдаггүй байсан. Зүгээр яг тренд болж байгааг нь авч өмсдөг. Цогсон цохоогүй хамаагүй ингээл юм цэнхэр сорооч мороочтой. Тиймэрхүү явж байдаг байсан. Тэл би ингээд яг сороочгооч электойгоо өмсчихгүй заяа ингээл нэг ин тэнд ингээл новлуулж молуулаад ингээл зах махын ингэж мингцэн л явж байдаг байсан. Тэгээ ерөөсөө тэрийг өөрөө анзаарахгүй. Тэгээ тэр чинь ингээ хүний авраг айгүй унгаад юм лээ. Тэгээ тийм байжгаад ер нь бол ээж болоод ер нь бол ээж болсон маань айгүй тийм том дэвшил болсон гэх юм уу. Ээж болоод амьдрал нэг тийм жоох удаан нэг тийм жоох утга учиртай санагдаж эхлээл. Хөөе би ер нь одоо ингэж жагаад хүүхд мөхт гаргацсан. Нэг л мэдгээд 30 хүрээд нэг л мэдгээл 40 хүрэх юм байна. Тэр хүртэл би одоо ингээл хайнга ингээл нүрэж будаж чадахгүй, гой хувцсч өмсч чадахгүй ингээл яваад ах юм уу гэж бодоол. За ер нь те олсон мөнгө төгрөг энэ зүрийн юмыг ер нь бол жоохон боломж гаргал юм бол өөрийгөө гоё тордоод үзье, өөрийгөө гоё болгох гээд үзье гэж явсараа байгаа л одоо нэг юм арай дээр болж байна. Тэгээ өөрийгөө жоохон хайнга юм байна гэдгийг мэдэрч эхлээд тэг ер нь ингээ хувцнараа аятайхан эмх цэгцтэй янзалж өмсөх чинь амар чухал юм байна гэдгийг ойлгосон. Амар оройтж ойлгосон магаас би. За тэгээ гадна төрхөөрөө нэг өөрчлөлт хийсэн маань гэх юм бол иймэрхүү төвхтэй байла. Дараагийнхаа сэдврөө орцгоё. Жин хасалт, жингийн талаараа. Би багаасаа амар турхаа хөвтэйсэн. Ер нь ингээд байнгын жингийн дутагдaltaй гэж гардаг. Жирэмсэн болохоос өмнө миний жим бүр 43 байсан заяа. Бүр амар турхаа гэсэн. Миний өндөр бол 163. Тэнгүүд миний жин 43. Тэгэхээр бүр ингээд яаж бодсон амар турхаа ингээд одоо скини джинс өмссөн ч намайг юм барьдаггүй. Тийм амар турхаасан. Тэгээ би өөр нь тийм турхаа байгаагаа айгүй үзээ яддаг байсан. Яг үндэ. Тэгээ уулцсан хүн болгон яа ямар турхаа яс арс надаа гэл нэг тиймэрхүү өгнүүд хэлдэг те. Эхлээд айгүй тийм гой санагдаад би турхаа би гоё гэж боддог байж байгаа сүүл рүүгээ байн хүмүүс тэгээд эхлэхээр амар сонь санагд юм блэ. Гэхдээ би нэр өвчтөн болов. Би яац юм бол ийм барьцтай охтууд гоё харагдаж марагдал таргалах юмсан гэж бодож модол тийм болцсон байж байгаа жирэмсэн болоод тэгээ 60 хит хүрсэн ер нь л миний хамгийн дээд зэгт тулсан жим маань тэр лээсэн. Тэгээд төрөөд жоохон жохноор хайж эхлээд яг нэг 57-8 дээрээ гацсан. Яагаад гэвэл би ингээ борцог тийм гурилын идэх юмд бараг донтоод заяа амар хиддэг болоод бүр ингээд гурилан борцог идэхгүй л бол гиз маань дүүрхгүй амар ингээл тултал чихээд идсэн байгаа хэрнээ борцог л идмээр санагдаал. Бүр ингээл амар гурилын юм донтчихсон. Тэгээ тэрнээсээ болоод яг жирэмсэн юм шиг гидстэйгээ 5 сартай юм шиг юм гидстэйгээ үлдсэн. Тэгээ одоо тэрийг хасаад явж гин. Гэхдээ бүрэн бол арилаагүй. Гэхдээ өмнө нэг 2-3 сарын өмнө байснаасаа бол хамаагүй дээр болцсон. Тэгээ би өөр нь тиймэрхүү амар таргалаад жоохон хэлбэр галбираа алдаад эхлээд тэгээ зүгээр хүмүүс яаж жилжсэн туранхаагаараа өөрийнхөө биеэрэл байх айгу гоё юм байна. Надад энэ бие зөхгүй юм байна гэдгийг ойлгож эхлээд борцог боовноос татгалзаж сурсан. Тэгэхдээ айгу тийм амархан бол байгаагүй. Яг нэг борцог идэх оргил үе гэж байдаг. Нэг өглөө 10-аас 11 хооронд эсвэл 12-оос 2-ын хооронд ланчны дараа аль эсвэл 6, 7, 8, 9 үед ингээл юм идмээр санагдаал нэг тийм дутуугаа нөхмөр санагдаж штэ. Яг тэр үед ингээд өөр юм хийгээд нэг жоохон завгүй байгаад өгч юм бол тэр борцог талах малах идмээр байгаа мэдрэмжээ таарч чадна. Эсвэл тэрнийхээ оронд жимс идэх, лир идэхээр амар тийм гидс дүүрээ цанхаачдаг. Тэгэнгүүт борцог идээд байх нэг тийм хүсэл төрхөө болчдөг. Ер нь би ингээд лирээр айгуух тэгж аргалсан заяа. Тэр борцог идэх хүслээ. Тэгэл юм жоохон ланчны дараа ингээл жоохон нэг өлсөх юм шиг санагдаал нэмээд нэг ганц одоо юу байдیں۔ Пүүлчих ч юм уу эсвэл нэг юм сорвалтай сүү ч юм уу нэг тийм жоохон амттай мэдмэр санагдахаараа лир авчдаг байсан. Тэгээ лир ч нөгөө амар устай. Тэг ингээд гидсийг амар тийм гэж дүүрэн юм шиг мэдрэмж төрүүлдэг. Тэгэл лирээ идэл өөрийнхөө тархийг одоо жоохон сарниулаад тэгж хагаал гэртээ яриад тэгжиж нэг юм аргалж ийж гидснийхаа хэмжээг агшаалаа. Тэгээ ер нь ингээд 14 хоног тэгээд лир мэр идээд жоохноор идээд гурилнаасаа татгалзаад явцсан чинь цаашдаа нэххээ болцсон. Миний хувьд гэх юм бол айгу их чингээс буураагүй, баг чингээс бууж байгаа болохоор арай гайгүйсэн мэж магадгүй тий. Одоо ходоодны тэр идэх хүсэл апдейт хэмжээ ингээд агших магших нь хурдан байсан байх.
Тэгээ давхараас би дасгал хийжсэн. Тэгэл гидсний таталтыг бол би л 7 хоногт 2 удаа л хийвэл их юм. Тэгээ би бас жимд явсан түүгээ хуваалцъя гэж бодлоо заяа. Амар нийтдээ би ингээд жимд бараг л 700 мянган төгрөг зарцуулсан баг та. Тэгснээ би хизээч явж байгаагүй за. 1-2 удаа л явсан. Тэгээ найзууд ингээл хөөе жимд явъя гээл тэрэд уг нь бол явдаг хүмүүс. Би явдаггүй хүн байхгүй юу. Тэг би өөрийгөө ингээд жимд явахгүй дээ гэдэг мэдж байгаа хэрнээл за бүртгүүлчи явж юуны магаад гэж бодвол бүртгүүлээд байдаг заяа. Тэгээ бүртгүүлчихэд мөнгө төгрөгөө өгчөөд би хизээч явдаггүй. Шууд хайчдаг. Тэгэл маргаашнаас нь за маргааш нөгөөдөр маргааш өнөөдөр одоо миний үсээ аягүй гоё угаацсан юм чинь би өнөөдөр явахгүй. Өнөөдөр үсээ ингээ гэлтсэн юм чинь орохгүй. Өнөөдөр ийм юмтай юм чинь явахгүй. Тэгэл ингээл шалтак тооцоор байгаа л нэг сар нь амар удан дуусна штэ. Сүүлд би ойлгосон. Сүүлд л энэ жим дээрээ би хүчлээд өөрийгөө нэг 10 хоног хүчээр явуулж үзэхгүй юу. Тэгсэн чинь юу яд юм бэлээ. Ерөөсө зориг тодорхойгүй. Миний хувьд тэгээ яг бэлхүүснээс хасах гэдэг юм уу? Бөксөө томруулах гэдэг юм уу? Эсвэл одоо яах гэдэг жингээ хасах гэдэг юм уу? Нэг булчин суух гэдэг юм уу? Ерөөсөө зорилгоо тодорхойлохгүй зүгээр л жимд явал айгуу тийм гоё байна л гэж бодцсон. Гоё лайфстайлтай болно л гэж бодсон. Тэрнээс биш цаашдаа яах вэ? Ямар зорилго тавьж явах уу гэдэг дээр ерөөсөө ач холбогдол өгөөгүй. Тэгээ би өөрөнд жимд одоо тийм дасгал хийж явахдаа би тийм амар сүртэй, булчинтай тийм одоо тийм гоё мөртэй юм уу эсвэл ингээл 11 булчин гэж ярьдэн штэ. Тийм эсвэл юм амар том бүкстэй болох бол миний сонирхол биш юм байна. Тэгээ ингээд жимд ороод хийж байгаа миний дасгалууд амар инэттэй заяа. YouTube-ээс ингээд багшчаасаа асуухаас ичээд тэгээ YouTube-ээс ингээд гэртээ хийдэг ийм гидсний таталтын дасгал хийгээд байдаг гэсэн. За тэгэл би ингээд squat хийдэг. Тэгэл болоо. Миний хувьд би 10 жилдээ волейболын спортоор хичээлдэг байсан. Тэгээ ер нь бол айгуу тийм хөөрхөн би хаатай болтлоо волейболд явсан. Одоо хүртэл тэр фигүрээрээ явж байгаа заяа. Би тэгэж 2-3 жил волейболоор хичээснийхаа үр дүнд одоо хүртэл ингээд би маань арай нэг гайгүй чанга байгаад байгаа. Тэгэл яг тэр нөгөөнийг ийм школороо тэг ингээл зүгээр сквата хийгээл тэгэл эдгцний талтай хийгээл тэгэл байгаад байдагсан да жимд. Тэг өөр ямар нэгэн тийм том мөртэй болох ч юм уу тиймэрхүү юм ерөөсөө миний сонирхлыг татахгүй байсан. Тэгэл би ойлгосон. За би ерөөсөө ийм биетэй болох сонирхолтой биш юм байна. Миний хүсэмжит бий бол зүгээр л илүү тумахгүй. Тэгээ тийм жоохон чанга. Тэгэл ийм бүх юм нь одоо унтсан биш зүгээр юм жоохон өргөгдсөн. Тиймэрхүү л би юм байна. Ер нь бол энэ бие дээрээ би ингээд жоохон дасгал хийгээд яваад хахад болох юм байна. Тэгэл өөрийнхөө хүсэмжит биеийг ойлгосноос хойш ер нь бол тийм жим юмд яваад ах сонирхол одоо тийм хүсэл буурсан гэх юм уу. Ер нь бол хүсэл байхгүй. Одоо би дахиж жимд явахгүй. Тэгэхээр миний хувьд ингээд манайхан жимд яваал одоо дахиж явсангүй гэдэг штэ тэрнийхээ ингээд зорилгыг аягүй сайн тодорхойлох хэрэгтэй юм шиг санагддаг. Яг ямар бие хүсэж байгаа. Яг жин хасахыг хүсэж байгаа мó эсвэл яахыг хүсэж байгаа тий жимд явах гэдэг чинь одоогийн нөхцөл байдал эдийн засгийн хувьд тийм хямдхан юм биш штэ. Сарын 250 мянган төгрөг төлөөд та явахгүй хаях бол хайран мөнгө үсттэй тэр 250 мянган төгрөгөөр чинь тий нэг сарынхаа скин кэрийг авчна. Тэгээ 250 мянган төгрөг гэдэг бол Монголын нөхцөлд бол их мөнгө тийм болохоор яг ямар биетэй болох уу? Яг яах вэ? Жимд явахаас өмнө ингээд скежюл гаргаад, хуваар гаргаад за би жимд явахаар ийм дасгал энэ тэддэг өдөр ийм дасгалын ийм хоолтой зохицуулж идэн ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар эхлээд план гаргаж жимдээ бүртгүүлэхгүй бол жимж нь аюу хурдан хугацаанд дуусчдаг. Тэгээ дээрэс нь ороод та ингээд сэтгэл зүгээ бэлдэхгүй бол бүх ингээд хараад байгаа ч юм шиг нэг тийм эвгүй мэдрэмж төрөл ичээл яана одоо би одоо ингээ хэлжүүл эдгээр намайг шоолох болов ч гэдэм үү. Тиймэрхүү сэтгэл зүйн дарамт үүсэх нөхцөл байдалтай тийм газар واخгүй юу? Яг үнийг хэлгээ тиймстэй ингээл амар гой залуучууд яваал ингээл яг амар ингээл за хэвээ хинч намайг тоохгүй хэвээ яавал ч яа гэгээд алгаал орсон ч гэсэн ямар ч хүн санаа зовдөг واخгүй юу? Яна миний бүсийг арчих үдэ гэж тийм үү тиймэрхүү байдал. Тийм болохоор эхлээд амар сэтгэл санаагаа бэлдээд бүлтэн одоо өөртөө зориулаад төлөвлөгөө гаргацсан хүн чинь тийм тэнэг ичмэр бодлуудаасаа болоод болно гэж байхгүй штэ. Тэгэхээр жимд явах юм айгуу сайн төлөвлөгөө гаргах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээ миний хувьд бол жимд явах төрлийн хүн биш гэдэг би хүлээн зөвшөөрсөн. Тэгэл зүгээр л гэртээ сквата хийгээл өдөрт нэг 20-30 минут сквата хийгээл гиз таталтай хийгээл тэгэл болоо. Миний хувьд зүгээр хүсэмжит би иман дээр тэгэл болоо би өөрөө ч хүсэхгүй байна. Тэгээ би за өмнөх таргалт руугаа оръё. Тэгээ өмнө нь ингээ би таргалахыг хүсдэг байсан гэсэн штэ. Тэгээд айгуугаа ингэж таргалж явж байгаад яа буцаад турахыг хүссэн мэ гэхээр ингээ таргалаад жин нэмэх тусам сэтгэл санаа ингээд нэг тийм доошоо орж эхлээд идэм байлээ. Ер нь одоо хүнд хоол идээд би хүндрэх тусам сэтгэл санаа хүндэрдэг гэх юм уу. Миний хувьд бол нэг тиймэрхүү туршлага туулж гарсан.
Тэгэл ерөөсө бүх юм амар утгагүй санагдал, бүх юм муухай санагдал, борцог идвэл, талах идвэл, нэрэн бов идвэл, кейк идвэл гоё болох юм шиг санагдал. Ерөөсөө л нэг тийм донтолтын байдалтай болсон байсан. Тэгэл энэ үнгээр ингээл батан матаг гарч мараал. Ер нь бол те би өөрийнхөө өмнөх архив те ингээд өмнө нь байсан, туранхай байсан зургнуудаа үзэж эхлээд энэ жин нэмэлт гэдэг чинь ерөөсөө надад зөхгүй юм байна. Би зүгээр л юм туранхай байх төрлийн хүн юм байна. Угаасаа яс жижиг ч юм байна миний. Тэ биний мөр зүр бол ерөөсөө тийм том мом биш. Би амар жижиг ястай. Тийм болохоор надад таргалахаар би зүгээр л юм бондгор бөөрийн хүн болчиход байгаа хгүй. Тэрнээс юм амар секси микси гоё мой харагдахгүй байгаа. Тэгээ миний ингээл хамгийн гоё юм тачаангуй хуйлбар маань зүгээр л юм туранхай шувтан бие маань байгаа даахгүй. Тэгэл ер нь тэрийг ойлгоол за угаасаа бүтэхгүй байна. Би ингэж амар тарган байхад чигчээгээд жахан малах би зүгээр л туръя. Гизээ би бүр амар үзээ ядсан. Миний гиз ингэ суухад өмдний маань тэр хойрогт багтахгүй байсан бүр. Тэгээ одоо арай гайгүй болсон. Одоо бүр ингэ хамаагүй гайгүй болсон. Одоо миний жим маань 53 52 байгаа. Өмнө нь би 57 байсан гэсэн шүү дээ. Тэгээ тэр бүх юм гиз байсан байгаа байхгүй юу? Амар заяа. Тэгээ өмнө нь жижиг юмнаас хасагдсан л та. Гэхдээ би гизэн дээрээ төвлөрөөд нэг өдөрт 10 минут ингээд ийм YouTube-с үзэж байгаад гиз таталт маталт хийгээд тэр чинь бас ингээд амар нөлөөтэй. Гизийг бол заа штэ. Жижиг байх тусам нь хасаж эхлүүл илүү үр дүнтэй, илүү амархан. Бүр ингээд нилийн том болцсон хойно нь ингээд хичээгээд тасгал масгал хийгээд байхад тэр чинь ингээд үр дүн үздэггүй юм билэ. Нилээн удажиж үр дүн үзнэ. Одоо миний хувьд нэг амар турж мураал амар алаад байсан туршлага бол байхгүй. Тэгээд жоохон жижигэн сэтгэл зүй болон хооллолтын дээрээ хийсэн өөрчлөлтүүдийг бас жимний талаар хөрхөн туршлага хуваалцлаа. Ингээд гаднах төрхөөрөө өөрчлөгдөх талаар яриагаа орхиё. Тэгээд дотоод сэтгэл зүйгээрээ яаж илүү дээр хүн болсон бэ гэдгээ хуваалцъя. Тэгээ би таадаг хэлсэндээ одоо ингээд би амар тийм гоё мой амар лаг маг тийм алаал те бүр ингээд байгаа юм бол биш, би зүгээр л өмнөхөөсөө арай дээр болсон. Одоо би ингээд өөрийгөө харахад аюу их олон найзуудтай тэгээ дээрэс нь хүнтэй өөрийгөө ингээд аятайхан хэлээд яриад ойлголцоод илэрхийлж чаддаг. Тэгээд одоо юу гэдгийг ямар нэг юмыг санаа зовхгүйгээр хийж чаддаг, туршиж үзэж чаддаг, бүтлгүүтлээ гэхэд сэтгэлээр унахгүйгээр цаашаа өргөжлүүлээд явж чаддаг болцоод байгаа баггүй юу. Тэгэл тэр хэмжээний хүртэлх туршлагаа л хуваалцаж байгаа юм шүү за. Ер нь бол жоохон өөртөө итгэлтэй болсон гэсэн. Би багасаа юм тийм өөртөө итгэлгүй хүүхэд байсан. Тэгээд айлын ганц нэг хамтдаа ингэж тоглож моглоож одоо цагийг өнгөрөөх хүн байхгүй. Ер нь бол ингэж айгуу тийм мууддаг. Найзуудтай болох юмсан, хамт хүүхдүүдтэй тоглох юмсан гэж л боддог хүүхдээсэн. Тэгээд тэрүүгээр ингэ гадаа гараад хүүхдүүдэд танилцаад ирэхээрээ ингээ people please хийж эхэлдэг. Тэгээд хүмүүс ингээл гуйгаал царайчлал энэ битээ ороосаа. За оруулахгүй байхын тулд юу гэж хэлэх үү? Яах уу? Тэгээд ингээд өөрөө хүсгүй байсан ч гэсэн мөнгөөрөө бабуулаа авч өгөөл цаа юм нэг тиймэрхүү байдлаар хүүхдүүдэд найзлах гэж хичээдэг байсан. Тэгээд тэр маань ингээ том болтол байсаар байсан. Одоо хүмүүс намайг юу гэж боддог гэсэн мэдэхгүй. Гэхдээ би бол дотроо тэгээ би ингээд энэ хүмүүстэй нийцгүй ч гэсэн би ингээд өөрийгөө хүчлээд айгу тийм гаднаа туртай гам шиг царай гаргаад байна да гэж өөрийгөө мэддэг байсан хэрнээ тэрийг зогсоож чадахгүй хэмжээнд хүрсэн байсан. Яагаад би одоо тэр people please гэдэг зангаа зогсоож чадахгүй хэмжээнд хүрсэн байсан бэ гэхээр өөрийнхөө зан ар шиг ойлгоогүй. Тэгээ өөрөө ингээд ямархуу хүн гэдгийг ерөөсөй ойлгоогүй. Зүгээр л ингээл хүмүүстэй хамт байхад л амар чухал хүн байсан байхгүй юу? Ерөөсөө тийм л хүүхэд байсан гэсэн үг. Тэгэл жоохон ингээл том болоо мэдээ ороод 17 18 хүрээл ирэхээрээ би тэг яг нэг ийм төрлийн юм үзэх дургуун байна. Ийм төрлийн юмд дургуун байна. Тэнгүүд тийм адилхан сонирхолтой биш хүмүүстэй хүчилж найзлаад байсан чинь миний ингээд амар тийм минерэг сорогдоод нэг тийм болохгүй бүтггүй болж эхлээд тэ ингээл байнга өөртөө шүүмжлэлтэй ханддаг болж эхэлдэм мэлээ. Яагаад гэвэл өөрийнхөө дуу хоолойг сонсохгүй дандаа бусад хүмүүсийн дуу хоолойг сонсч байсан учраас нилийн том болоод 18 19 20 хүрч иж өөрийнхөө хүсэл сонирхлыг баг багаар хүлээн зөвшөөрж эхэлсэн. Тэрнээс ингээд яг нийгмийн стандарт ингээд бусад хүмүүс юу гэж боддог тааруулах гэж маш их хичээдэг байсан. Тэг glow up хийхэд маань нэг тусалсан сэтгэл зүйн одоо тийм твшил гэх юм бол өөрийнхөө юунд сонирхолтой, ямар хөө юмд дуртай, ягаан өнгөнд дуртай бол ягаан өнгөнд дуртайгаараа, хар өнгөнд дуртай бол хар өнгөнд дуртайгаа хүлээн зөвшөөрч хин нэгэнтэй ингээл өөрийгөө харьцуулаад авах шаардлагагүй зөвл өөрийгөө хүлээн зөвшөөрөө. За би ийм хүн юм байна. Би ийм тэг бүхэл сайн муу дээрээ хүлээн зөвшөөрдөг болсон би. Би ийм төлбөргүй юм байна. Би уусаа ингээд юмыг эхлүүлчээ дундаас нь хайдаг төрлийн хүн юм байна. Тэ
Би ингээ хүмүүс хичнээн үгүй гэж хэлжсэн ч гэсэн би заавал зөржиж өөр дээрээ ингээ ясмахандаа тултлаа. Тэгжээж нэг юм ойлгодог төрлийн хүн юм байна гэдэг би хүлээн зөвшөөрсөн. Тэгээ аль болох ингээ тэрнийхээ сэргийлэх арга хэмжээнүүдийг аваад явхад надад илүү амар байгаа байхгүй юу? Дараагийн glow up хийхэд тусалсан нэг юм гэх юм бол би штэ хил хязгаар тавьж эхэлсэн хүмүүст. Тэг ингээд хүмүүст гэх юм одоо дотроо л өөртөө ингээл хил хязгаар тавьчихад байгаа байхгүй. За би ийм хүмүүстэй ордохгүй. Тэгээ өмнөх алхам маань бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх байсан. Тэгээ тэрэн дээр болохоор ингээд өөрийнхөө ингээ янз бүрийн дотоод сонин зөрчил мөрчил бүх юмтай ингээ хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээ дараа нь одоо бусад хүмүүст одоо тэр яг хил хязгаараа тогтооход илүү амар байдаг. Өөрийгөө ойлгочих юм бол ямар хүмүүст хил хязгаар тавьдаг вэ гэхээр pick me хүмүүсээс олддог. Тэг pick me гэхээр ингээд хүмүүс айгу буруу ойлголттой заяа. Ингээд өөрийнхөө одоо туртай юм хумжим эсвэл өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхээр pick me болчлоо гэж ойлгоод байдаг хүмүүс. Тэг өрөөнд ингээд 5 хүн шоколадтай зарим гиддэг туртай мортай би шоколадтай зарим нь туртай гэж ярьжангууд нэг нь би гүзээлзэндээ зарим нь туртай штт. Гэт ингээд зүгээр гим зэмгүй өөрийгөө илэрхийлж яхад нь энэ амар pick me өстө бусдаас онцгойрхож оролтлоо гэж хүмүүс тэгж ойлгоод байдаг. Гэхдээ үгүй pick me хүмүүсийн хамгийн гол зарчим нь гэх юм бол манайхаа олон хүмүүсийн дунд тэрийг хэлдэг байхгүй юу? Олон хүмүүсийн дунд шүүмжлэлтэй өнгө айсаар хин нэгэн лүү чиглэж тэр хүн дээр гიშгэж гарахыг pick me хүмүүсийн зан гэдэг. Жишээлбэл ингээд бусад хүмүүсийг амар муу харагдуулж байгаа мэдсээр ээжэж муухай харагдуулах гэж байгаагаа мэдсээр ээжэж заавал тэр үгийг хилжиж санаа намардаг төрлийн хүмүүс идэв штэ нэг муухай. Одоо жишээлбэл ингээд бөөндөө гарах гэжлаа гэж бодъё заяа. Тэнгүүт нэг нь заавуудгүй байлаа. За тэр хүн уудгүй байлаа. Тэгээд за би уухгүй гэхдээ яг хамт явъя. Эсвэл ингээд за би уухгүй юм чинь үлдчихэд өө гэж хэлж болно штэ. Тэгэл болоо заяа. Хинч чамаг заавал ингээд тэгээд уу муу гэдэг ах тиймэрхүү хандлага одоо гаргахаа болцсон штэ. Тэнгүүт тэр пик хүмүүс чинь ингэдэг байхгүй юу? Би над бусад те хамт явах гэж байгаа охтууд шиг чинь ууж идэж чадахгүй штэ. Тийм болохоор айгуур тэнийг байдгийг ингээд. Тэнгүүт нөгөө бусад охтууд нь архич юм шиг санагдаж байгаас те бүбүүчин архичин лапа юм шиг. Тэгэж харагдуулж ийж одоо өөрийнхөө санаа бодлыг илэрхийлдэг хүмүүсийг пик ми гэдэг байгаа. Тиймэрхүү хүмүүсээс би айгуу тийм шууд холддог. Тэр хүмүүс ингээ холдож өгдөггүй. Би холдчиход хаад холдож өгдөггүй. Тэгээ холдсны мэддэггүй юм шиг үлээж гэх шиг. Тэгээ янз бүрийн драма үүсгэж холдож ирснээс зүгээр ингээ сэтгэл зүгээрээ зайгаа бариад. Тэгээ би энэ хүнтэй нэрээ нийлэхгүй юм байна. Батамханда холуур энэ хүнээс олуур гэл өөртөө команд өгөөл. Тэгээл юу ч хэлсэн чихнийхөө хажуугаар ингээд сүн гэж явуулж явах систем шиг санагддаг надаа. Яагаад гэвэл тэр хүмүүстэй дийл хийгээл заавал ингээд нэг хэлсээ өгөн дээр нь чи юу ч вэ сая яах га тэгээ яг надуугаараа юу гэж хэлэх гээд байгаа юм ч юм уу тиймэрхүү байдлаар хэрүүл урал драма үүсгэх бол надад амар лайтай санагддаг. За дараагийн зайгаа барьдаг хүмүүний маань төрөл гэх юм бол ийдэг байдлын маань ашиглаж үгээр болон үйлдэлээр доош нэх гэж оролддог хүн байдаг. Жишээлбэл энэ бол нэм ахмад хүмүүсээс ирдэг. Зарим нэг ахмад хүмүүсээс. Тэг ахмад гэдэг нь одоо хөшин хүн гэсэн үг биш үү? Зүгээр ингээд ах мах ингээд жоох амьдрал үтцсэн тиймэр хүмүүсээс. Амар nice тэ өөрийг ингээд өө тийм байсээс ингээд сонсоод тахт чинь сүүл рүү ингээд давраал. Одоо чи тэг инг тэ чи станер над мэрэгчлэрээ хол явахгүй ч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар даам гарч хүний амьдралыг заах гэж оролддог. Тэ nice байгаад ахад давардаг хүмүүстэй амар дургу. За дараагийн төрлийн хүмүүс маань кем болно шүү дээ. Тэгээ энэ бол миний л хэл хязгаар шүү заяа. Зөвхөн миний л хэл хязгаар. Угийн дутуугийн комплекстэй хүмүүс гэж байна манайхаа. Би рөөсө тэрүүгээр ингээ флекстэй жан зүр болоогүй байхад тэ зүгээр ингээ бараг оршиж хахад хажууд ирснээ ямар гоё дигсэн жисэн юм гэл тэгээд идэг хүмүүс би амар дургууд. Яа өрнөттэй надад тэгээд идэг хүмүүс амар дарамттай санагдаад юм маань. За сүүлийн маань ингээд би одоо зайгаа авдаг хүмүүс маань юм бол хитрхи бие барьдаг тийм муу санаатай хүмүүс байдаг. Тэгээ энэ хүмүүсийг яаж мэддэг вэ гэхээр зүгээр бараг зүгээр Аляска гэдэг зарим нэг талаар яриад байжлаа. Би зарим нь дуртай, зарим ч ингэдэг тэгдэг гэл яриад эхлэнгүүт зарим ч мууш. Ийм нүдээр ингээ харж эхлээл бие ингээ барьж эхлээл. Тэг ингээл нэг юм хураагаал ингэж хэлдэг тиймэрхүү хүмүүст бол амар дурггүй. No, not my style. Тэгээ зайгаа барьна гэдэг маань одоо нөгөө нэг тэр хүн юу ч хэлжсэн яаж ч байсан ер нь бол надад наалтхаа болцсон л гэсэн үг. Яаж ч ажиллаж байсан ер нь бол тэрний талаар би ерөөсөө нэг single fuck хөө болцсон.
За тэгээд магадгүй ингээд хортой хүмүүсээ мэдсэн тий ингээд хортой хүмүүсээсээ яаж холбоогоо таслахаа мэдэхгүй байгаа. Тийг холбоогоо таслахад бэлэн биш байгаа хүмүүст зориулаад зөвлөгөө өгөхөд зүгээр л холбоогоо тасл. Ярихаа бол тий ярихаа бол групп чатанд нь байхаа бол зүгээр л сошиал медиа дээр unfollow хий. Тэгэл өөрийгөө remove хий. Тэгэл болоо. That's it. Заавал тэр хүнд ингээд би өстэй энийг ингээл одоо заавал тэр хүнд мэдэгдээл те би энийг ингээ remove хийж байгаа гинэстэ мэдээсэй гэдэг юм уу тиймэрхүү байдлаар драма үүсгэх гээд ах хэрэггүй те энэ хүн намайг өстэй дараа нь мэдчихвэл яана гэж бодоод ах хэрэггүй яа гэвэл тэр хүн чинь тэрний хүний л асуудал. Тэгэл би өмнө нь бол ингээд төсвөр насндаа найзалжсэн найзууд тэгэл ямирсэр холбоогоо тасалж исэн зөндөө хүмүүс байгаа. Тэгээ зүг зүгээр яж хат нь холбоогоо таслаагүй шүү дээ мэдээж тэр хүртэл тэнэгцэн юмнууд зөндөөгоо би нилээн твчдэг. Тэгэл тэгж жагаал дээрх аашуудыг гаргасан тохиолдолд ер нь бол тэгэл bye. За ингээд сүүлийн маань glow up хийхэд тусалсан нэг алхам гэх юм бол бусад хүмүүсийг хүлээн зөвшөөрч сурсан явдал. Энэ бол надад айгүй тийм хэцүү байсан. Яагаад гэвэл би бусад хүмүүсийг ерөөсө сонсож сураагүй тийм төрлийн хүн байсан. Найзуудтайгаа ингээл уулзангууд би ингээ нэг мэтгэд ганцаараа ярьцсан сууж мууж байдаг заяа ингээл бусад хүмүүсийг ерөөсөө сонсохгүй тэгэл нэг юм билэнгд тарин тэгсэн тийм минийх тэгсэн шүү дээ өөргөө яриад байдаг. Яг нэг тиймэрхүү ядаргаатай ааштай байж агаад тэгээ сүүл рүү тэрийг ухаарж ойлгож эхлээд бусад хүмүүс ч гэсэн тавгүй байгааг анзаарч эхлээд айгуу тийм мама татаж сурсан байгаа. Тэр маань glow up хийх айгуу тийм том дэвшил болсон гэх юм уу. Тэгээ glow up хийн гэхээр ингээл заавал ингээл амар гоё болоод тэ үнэхээр чи хичнээн ингээл амар хөөрхөн боллоо. Тэглээ инглээгээд өмнөх өөртөө итгэлгүй, өмнөх хортой харилцаатайгаа, тэг өмнөх юм тэнэг зантайгаа байхвал хинч чамайг гоёор хүлээж авахгүй. Тийм болохоор glow up-тайгаа хамт заавал нэг юм гоё одоо эрүүл харилцааны соёл ч юм уу эсвэл эрүүл юм одоо сэтгэл зүйн алхам хийж агаарай. Тэгээ миний хувьд бол хамгийн хэцүү юм бусад хүмүүсийг хүлээн зөвшөөрч бусад хүмүүсийг дуугаа сонсох чин сэтгэлээсээ сонсож сурах надад бол амар хэцүү байсан. Яг үнийг хэлэхэд оюутан байхасаа л би тэр зангаа одоо анзаарч эхлээд чимээгүй бусад хүмүүсийг сонсохын тулд маш их хичээдэг гэсэн чин сэтгэлээсээ сонсгож гол нь тэр хүнийг чин сэтгэлээсээ сонсно гэдэг амар чухал. Зүгээр ингээд сонсож ирсэн өөрийнхөө ярих хэлжийг хүлээн гэдэг чинь амар муухай мэдрэмж надад өгөөд байхгүй би өөрөө нэг тийм заван хүн болсон юм шиг. Тийм болохоор заавал ч ингээд чин сэтгэлээсээ сонсгоод гэл амар хичээдэг байсан. Тэгэл тэрийг бол нэлээд том болж ээж л сурсан да. Одоо ч гэсэн ингээл хаяа тэнхтэл бусад хүмүүс ярьж хахад гинт дундаа орсон би тэгдэг гэл ярьсан сууж идэг. Тэгэл анзаараад шууд болол. За миний найз яасан гинэ гэл орж ирдэг заяа. Тэг яагаад энэ одоо бусад хүмүүсийг сонсох, хүлээн зөвшөөрөх чин сэтгэлээсээ сонсож нь glow up болоод байгаа юм бэ гэхээр тэр одоо бусад хүмүүсийг чин сэтгэлээсээ сонсдог хүнийг хүмүүс маш их анзаардаг, амар хүндэлдэг. Бусад хүний хүндлэлийг хүлээн гэдэг чинь айгүй гоё штэ. Манай мус юм бэнтхүү агшилдаг байсан. Хинч юу ч гэж худлаа ярьжсэн дуустлан сонс гэж. Тэгээ бин тамирын багш маань штэ. Тэгэл бид ингээл чагсаад зогсож байгаа л тэгж хэлдэг гэсэн за. Тэгэл тухайн үед л гэж боддгүйсэн. Тэгээд сүүл бодоод тахад тэр хүний лекцэн байсан байгаа байхгүй юу? Хинч юу ч гэж худлаа ярьжсэн тэр хүний үгийг дуустлан сонс гэж. Маш чухал ур чадварыг биднэрт ингээд сураа гэж хэлжсэн ба. Би хүн сонсож чадахгүйгээс гадна хүмүүсийг бас ингээд зүгээр хүлээн зөвшөөрч чадахгүй нөгөө одоо дуртай юм хумдээ тиймэрхүү юм нэгээд шүүмжлэхгүйгээр сонсож чаддгүй төрлийн хүн баггүй юу? Юу нэг тиймэрхүү аашсан гарах гэдэг тийм. Тэгэл ингээд тэр үедээ одоо л өөрийгөө за би яг ийм үг хэлэх гэж байна. Тэнгүүд энэ хүнд айгуу тийм муухай санагдана гэдэг мэдээд одоо ингээд чимээгүй амааттай сууж чаддаг болсон. Тэрнээс өмнө нь бол ингээд бүр ямар ч контрол авахгүйгээр одоо манай нэг ингээд найз маа жишээлбэл надад одоо тийм таалагдаад байгаа ч гэдэг юм уу те. Тэнгүүт би ингээд хажуунаас нь болсон болоог юм сонсчиж орж ирэл. Наа чи юм гэсэн тэгсэн энэ дээр мээр гэл тиймэрхүү хүн төсөөг байхад нь тэгээ зөвлөгөө өгөх гээд байдаг. Тэгэл тийм төрлийн зан аран шингаа бас айгуу тийг засах гэж хичээж байгаа. Ер нь бол ингээд чимээгүй 5 хүнтэй уулзлаа гэж бодоход 5-ны 1-т нь чи ярьдаг ч юм уу. Тэг ингээд цаг хугацаагаа иш тооцож үдэлдээд өөрийнхөө талаар ингээд жоохоо ярьдаг ч юм уу. Нэг ингээд харилцаа ярианд ингээд нилээн тийм юутай хэмжээ хязгаартай ярих нь чухал юм байлээ. Тэгвэл ингээд найзуудтайгаа уулзаж бүх юмаа онгойлгож гингүүтэл найзуудтайгаа ингээд шал хэрэггүй юмар булаал нэг муухай тиймэрхүү мэдрэмж өгөөд идэг гэсэн байлээ. Ер нь одоо бодоход
Тэгээ найзуудад маань тэгээд санагддаг байсныг сайн мэдэхгүй байна. Би ерөөсөө энэ талаар ерөөсөө огт ярьж байгаагүй. Тэгээ энэ бичлэгэн дээр л ярьж байна. Жинхнээсээ чин сэтгэлээсээ энэ хүний тэгээ ярианд нь ач холбогдол өгөөд тэр яриа руу уусдаг болсон. Энэ бол миний glow up хийсэн бас нэг чухал алхам байх гэж би бодож байна. За яриагаа энэ хүрээ дуусгая. Тэгээ дараагийнхаа охтын яриа бичлэгнэр би шин төрсөн, шинээр төрөх гэж байгаа ээжүүдтэй зориулаад гоё бичлэг хий гэж бодож байна. Яагаад гэвэл манай шин төрсөн ээжүүд ер нь аль нэг хүн төрсний дараа амар эвгүй юм мэдрэмжтэй байгаад байдаг. Тэ ингээд ханьгүй ч юм шиг, гав ганцаараа ч юм шиг дэлхий дээр ингээд хүүхэдтэйгээ ганцаарах юм шиг мэдрэмж төрдөг байхгүй. Тэгээ тэр мэдрэмжийн талаар бас тэг өөрийнхөө мэдсэн сурсан энэ зүрийн жижиг сажиг тэг хэрэг болж магадгүй гэсэн юмнуудын талаар ээжүүдтэйгээ ярилцъя гэж бодож байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Бичлэгийн маань энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа.